Мэдээ үргэлжилж байна. Нар наашилж цаг дэлгэрэн сайн сайхан бүхний эхлэл тавигддаг гэж үздэг. Науризын баярыг дэлхий дахина жил бүр 300 гаруй сая хүн хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил сангийн сайд жавхлангийн санаачилгаар анх удаа Төвийн бүсийн 3 аймгийг хамарсан томоохон хэмжээний Науризын баярыг Дархан хотод өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Өвгөн эртний өв уламжлал мөн өнөө цагийн Монголын ард түмний эв нэгдлийн баярын өдөр гэж бодож байна. Тийм ч учраас та бүхэн харж байгаа өнөөдөр Дархан хотод энэ Науризын баярыг анх удаа Төвийн бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаа гэхэд маш олон дарханчууд суглаж биеиндээ баяр өргөж хаврын баярыг ийм хөвгөлдөрөө сайхан тэмдэглэж байна. Манай Казак гэрүүд баригдсан. За минь үндэсний наадраа болох Кокбер толон пластик хэмжээний өжилбөр тоглолт явагдана. За минь гисгаар бие хосоо олох тэмцээнүүд бас энэ дүжүүлбэрээр явагдана. Энэ хувцсны сонготын хувьд бид нар өөрсдөө захиалгаар хийлгсэн. Тэгээ үндснийхээ өв соёлоор үндснийхээ бахархал болгоод хувцаараа жигдэрсэн байгаамаа. 65 жилийн хугацаанд ийм өргөн дэлгэр бас анх удаа болж байна. Шарын гол, хонгор дархан, тэгээ сэлэн Төв аймгийн гишээний нийт Төвийн бүсэд амьдарч байгаа казакууд маань өнөөдөр ийм сайхан өргөн анх удаа ийм сайхан баяр маань болж байгаамаа. Дархуу Сэлэн Төв аймгийн олон зуун казак иргэдийг өргөнөөр хамруулсан Төвийн бүсийн Науризын баяраар хүндэтгэлийн жагсаал, золох ёсон, өвөрлөн уламжлагчдын урлагийн тоглолт, казак биелгээ, бүрдийн үзүүлбэр, морд харвааны үзүүлбэр, тойрон бүжиг, казак үндэсний тоглоом болох тулан булаалдах үзүүлбэр зэргээр сонирхолтой олон баялаг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлд нийцжээ. Баярын арга хэмжээний үеэр хамгийн гоё казак хувцастай оролцогчдыг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хос гэсэн ангиллаар тус тодруулан урамшуулжээ. Тэр нөгөө охиноо үүдэх ёслол буюу казакаар гисото гэсэн нэг охиноо үүдэх ёслолын үндэсний хувцас нь баггүй юу? Учир байлгалд нь энэ настай улсууд ингэж зүгээр даруухан л хийн. Тэгээд бүр залуухан эднэрийн насны залуу улсууд бол энийг бүр улам их гоё жимсдэг ёстой байхгүй. Энийг чинь Казак үндэсний бүх юугаар чадлаараа бүх үндэсний хувцасаа өөрөө бэлдээд өөрөө орсож байгаа. Шаруудны үедтэй би чинь бүх муу юмнаас хамгаалдаг. Тэгээд доошоогоо ингээд казак үндэсний ингээд хээ угaalцтай ингээд дээл үндэсний хувцас. Одоо юмсан бит хоёрын хувцас бол дээр энэ өвсний дээдсний өмсний хувцас хумрыг ингээд үйл залгамжтай доотын үйл залгамжлах ийм үгтэй бид нэр. Минийх болохоор энэ чимээчек гэдэг манай казак үндэсний энийг бол шулаавш гэдэг юм. Энэ казак үндэсний дээл байгаа тэнийг өмсөд одоо бит хоёр хос болж гарсандаа маш их баярлж байна. Цаашид жил бүр энэ арга хэмжээг уламжлалган зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дашрам дуртахад Монгол Улсын нийт хүн амын 4% казак хувцасатан иргэд эзэлдэг бол Дархуул аймгийн хүн амын 2.1%-ийг эзэлдэг байна.